За сайн уу? За сайн байна уу? Өглөөний мэнд. За өглөөний мэнд. За сайхан амарсан уу? Сайхан амарлаа, сайхан амарсан уу? За урдлага авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцоод байна. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн дугаарын жишноор аж үйлдвэрийн гавьяат ажилтан, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч загвар компани болно гэсэн алсын хараатай халах чихэр хувьцаат компани санхүү иргэлсэн захирал гормоор оролцож байна. Давчхар компани маань 38 жилийн түүхтэй юм байна. Энэний одоо 25 жил нь өөртөө чинь салшгүй холбоотой юм байна. Тэгэхээр анх одоо ажилд орж исэн түүхээсээ хуваалцаж. Тийм би оюутан багтаа 1997 онд дадлаг хийхээр анх талхач хэрэгцээд компанид иржсэн. Тэр үед би шинжилгээ ухааны технологийн их сургууль компьютерийн техникийн менежментийн сургуулийн 3 дугаар курс дөнгөж төгссөн оюутан байлаа. Тэгээд дадлаг хийхээр анх ирээд үндсэндээ би ч нөгөө мэдээллийн технологийн менежер, компьютерийн инженер мэргэжилтэй байсан. Тэгээд сурч байхдаа энэ дэрс учраас дадлаг хийж явж байгаа. Тэр чигтээ энд ажилд ороод үлдсэн байдгийг. Тэгээд үндсэндээ яг тэр үед 97, 98 онд би ч одоо үндсэндээ хагас цагийн ажилтан байсан байгаа байхгүй. Үндсэндээ тал цалиа аваад хичээлийн хажуугаар ажилладаг. Тэгээд тэрнээс хойш үндсэндээ ингээд 25 жил талхач хэрэгцээд компанид ажил амьдралаа холбоод явж байна. Зах зээлийн нийгэм шинжилтэй шүү дээ тийм ээ. За тэгэхээр нөгөө цаг үеэ дагаад маш их өрсөлдөөнтэй савлаа. Тийм, намайг анх талхач хэрэгцээд компанид ороход үндсэндээ талхач хэрэгцээд компани 97 онд бол төрийн өмчт хувьцаат компани байсан шүү дээ. Тэгээд яг тэр үед бол одоо манайх вафл үйлдвэрлэдэг гэсэн. Вафл чинь долларын бүтээгдэхүүн байсан. Бүр маш их одоо нөгөө захиалгатай хэдэн сарын дараа тэр захиалгаа авдаг. Тэгээ маш дамлагдаж борлогддог. За тэгээ тэр үед чинь бас гадаад руу зарагддаг юм уу? Дотооддоо. Дотооддоо тийм. Доллараар үнэлэгддэг. Дотооддоо олддоггүй тийм бүтээгдэхүүн байсан. Дээр нь бас яг тэр үед бас энэ компанийн хувьд бол уналтын үе байсан гэж ойлгож болно. Үндсэндээ ажлынхаа цалин тавьж таа болцсон байсан. Бүтээгдэхүүнээр цалингаа тавьдаг байсан. Тэгээ үндсэндээ энэ компани 2000 онд хувьчлагдаад тэрнээс хойш үндсэндээ одоо ингээд ийм шинжилэлт өөрчлөлтүүдийг одоо шат дараатаагаар хийгээд өнөөдрийн талхач хэрэгцээд компани байгаа юм. Би ч анх талхачгэр 97 онд орж исэн юм байна. За тэр үед чи юм ховор байсан юм билгүй. 3 сайхан гэдэг нэг юм байсан үйлдвэрт. Тэгэл халуун талхан дээр маасл түрхэл сахар тавиад ирэхээр 3 сайхан болдог байхгүй. 3 юу? 3 сайхан. Тийм үү. Тэгээ тэр халуун талх маасл сахар 3 чинь хачин гоё амттай. Одоо харин тэгээд юм илбэг болсон болохоор би өдөр ажиллаж тэгж идэж гин гэж би сонсоогүй. Сонсохгүй байгаа юм. Дээр үед бол тэгдэг. Чи маасл тансаг хэрэглээ байсан шүү дээ. Тийм маасл тансаг хэрэглээ. Тэгээд халуун талч өөрөө тансаг байхгүй. Тийм. Одоо тансаг хэрэглээ олон болсон байна. Тийм. Тийм. Хэдэн төрлийн шинжилгээ өөрчлөлт хийсэн байна уу цаг хугацаанд? За одоо яг тэд гэхэд одоо хэцүү юм байна. Үндсэндээ бид нар 10 гаруй шинжилтийг бүх үйлдвэрүүдэд шат дараатаа хийсэн байгаа. Одоо үндсэндээ манай дээр ашиглагдаж байгаа 4 үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж Европын техник технологи шинжилэгдсэн байж. Тэр нь хэдэн оноос хийсэн? Европын техник тохиолдол. За 2004 оноос хойш. Тэгвэл 2004 оноос хойш үе шаттай 10 гаруй шинжилт хийгчээд байгаа юм байна тийм. Хамгийн сүүлийнх нь ямар шинжилт хийж байгаа вэ? Одоо хамгийн сүүлд гэвэл бид нар одоо энэ давхрат болон хөөмөл бүтээгдэхүүний 2 иж бүрдэл шугамыг ашиглалтанд оруулахад бэлэн болгочоод байж байна.
бид хоёрын өмнө ингээд нэг баахан шинэ бүтээгдэхүүн гаргаж ирээд тавьсан байна л да. Энэ бол цоошин үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд үү те? Тэгээ энэ одоо яг нээлттэй хийж байгаа дэлхийс үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр яг одоо энэ бүтээгдэхүүнүүд одоо битэрийн өмнө хийж байгаа энэ бүтээгдэхүүн бол давхраа бүтээгдэхүүн гэж нэрлэдэг байгаа. Энэ маань өөрөө одоо хийгдэх процесс нь маш олон дахин илтгэдэж тэгээд цэцгийн тос маслын одоо дэмжлэгтэйгээр олон давхраа үсгдэг. Олон давхарлаж илддэг юм бүтээгдэхүүн байгаа байхгүй юу. Тэгэхээр үндсэндээ энэ өөрөө бол нөгөө манайхаар бол нөгөө 70 давхар гэдэг үлээ нөгөө эмийг нэг гамбир байдаг шүү дээ. Олон үетэй ингээл хуулаад ахаар хуулраад байдаг. Яг тэрнтэй адилхан тийм олон давхрахтай тийм бүтээгдэхүүн байгаа. Тийм учраас энэний одоо үндсэн нэр нь бол яг бид нар монголоор бол давхраатал гэчээд байгаа юм. За барууны орнууд бол энэ pastry гэждэг нэртэй. Тэгээ бид нар бол одоо оруулж ирэхдээ талхчаар үзэх компани бол дандаа л нөгөө шинэ нэр томьёо, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож идэг учраас pastry гэдэг одоо нэрээр нь бид нар оруулж ирж байгаа. Тэгээд Delis pastry гэдэг Delis гэдэг нэр маань өөрөө Францаар бол амтлаг, амттай гэсэн утгатай. Барууны орнууд бол энийг кофетэй өглөөний цайнд л үргэлж хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энийг одоо үндсэндээ bakery shop руу заавал та нар зорж явах шаардлага байхгүй. Одоо гэртээ хамгийн ойрхон дэлгүүрээс л худалдаж аваад өглөөнийхөө цайнд хэрэглэж болно л гэж байгаа. Одоо энэ бүтээгдэхүүн чинь зах зээлийн үнээс хэрэг амтхан байна. Одоо кофе шоп орж худалдаж авах чинь нэлээд өндөр үнээр авдаг шүү дээ. А дэлгүүрээс зүгээр наацхан дэлгүүрээс авчих гээд байгаа шүү дээ. Тэгээ үнийн зөрүү ямар байна? Одоо ямар боломжийг хөлс олгож байна? Ер нь юм масыг одоо хангах хэмжээний өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт санхүүжилт айгүй өндөр байдаг. Дахиад дээрэс нь энэ төслийг хэрэгжүүлэх хугацаа урт байдаг. За тэгээд эргүүлээд нөгөө хөрөнгө оруулалтынхаа зардлыг нөхөх хугацаа нь бас урт байдаг. Ингээд бодглохоор ер нь бол бид нар Европын холбооны улсаас хамгийн өндөр чанартай хамгийн одоо сүүлийн үеийн технологиг оруулж ирээд хамгийн одоо тийм өндөр үнэтэй технологиг оруулж ирж байгаа юм шүү дээ. Тэгсэн мөртлөө бид нар зах зээл дээр бол яг Монголынхаа бусад бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хэмжээний үнээр борлуулах гэж байгаа. Тэгэхээр бид нар бол ер нь харьцангуй бид зах зээл дээр байршуулж чадна гэж итгэлтэй байгаа. За манайх нийтдээ бол 16 нэр төрлийн давхраад бүтээгдэхүүн болон 10 нэр төрлийн одоо хөөцтэй бүтээгдэхүүнийг одоо худалдаанд гаргах юм төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс бол одоо 4 төрлийн хөөцтэй бүтээгдэхүүнүүд эхнээсээ худалдаанд гараад эхэлсэн байгаа. Давхраад төрлийн бүтээгдэхүүнийг одоо хийхдээ бол ерөнхийдөө Монголд тэр мөн одоо манай талхач чихэр компани одоо маш бага хэмжээгээр одоо гараар үйлдвэрлэдэг юм байсан бол одоо бид нар масс зах зээлд хүрэхийн тулд үйлдвэр шугамаар одоо гэр бүлийн хэрэгцээнд те маш олон хүнд хүртээмжтэй байх ийм бас даваа талтай байгаа шинэ шугам маань орсноор. Тэгэхээр ямар стандарт шаардлагуудыг хангадгийг өөрсдийн лаборатори байд юм уу? ISO 9001, ISO 22000 стандартыг одоо нэвтрүүлсэн учраас одоо манай гарч байгаа бүтээгдэхүүнүүд чанар стандартын эрүүл ахуйн шаардлагыг хангасан. Тэгээ урсан шугамаар үйлдвэрлэгдэж байгаа учраас чанар одоо бүтээгдэхүүний чанар тогтмол байх юм бас даваа талтай байгаа. Ер нь энд байгаа бүтээгдэхүүн ингээ нийтээр нь ингээд багцлаад хэлэх юм бол одоо pastry гэдэг төрөлд ороод байгаа байхгүй юу? Pastry. За энэ pastry гэдэг энэ нэр төрлийн бүтээгдэхүүн дотроос одоо яг голлох гэдэг юм одоо онцлог ройлтой одоо энэ бүтээгдэхүүнийг нэдээ өмнө ороод явах мөс зэсгч бүтээгдэхүүний курсан байхгүй юу? Энэ курсан бүтээгдэхүүн өөрөө маш их түүхтэй. Маш их түүхтэй энэний тухай бүр эрдэмтэд хүртэл ном бичдэг. Тэгээ маш олон түүхүүд одоо яригддаг. Гэхдээ энэ одоо яг батлагдсан энтер гэсэн юм байхгүй. Тэгтэл одоо тэр бүтгийг л одоо энэ манай уламжлалт бүтээгдэхүүн, манай уламжлалт бүтээгдэхүүн гэж Австри, Франц хоёр ингэж булаацалддаг тийм алдартай бүтээгдэхүүн байхгүй энэ курсан нь өөрөө. Тэгээ курсан маань өөрөө хөгжөөд ийм олон нэр төрлийн нөрөлтөө болцсон. Жишээлбэл одоо ингээд уншиж байхдаа айгүй гой түүхүүд гарч ирнэ. Миний санджаагаар бол одоо 1863 онд гэж байгаа юм. Османы цэргүүд тухайн үеийн хэрэмтэй хот руу одоо довтолж нэвтэрч орохын тулд газар доогоор хонгил ухажсэн байгаа юм. Тэрийг хонгилд ажиллаж байсан хэдэн талхчин мэдэж ирэх баригчдад мэдээлснээр одоо тэр түрмгийлэгчдийг одоо хөөж явуулж исэн гэсэн ийм түүхтэй. Ингээд энэ одоо баяраа тэмдэглээд тийм хоорондох ингээд ийм саран хэлбэртэй
тийм нарийн боо үйлдвэрлэж байсан юм билээ. Тэгээ тэр хэлбэр нь бол өөрөө тэр османуудын одоо эмблем дээр байдаг тийм төрс байсан. Энэ үүнээс гадна бас айгүй олон гоё түүхүүд байдаг. Жишээлбэл одоо Австрийн хатан оны охин Францын ханхүүтэй суугаад өөрийнхөө одоо уламжлалт бүтээгдэхүүнээ санаал за дээдсийн одоо хүлээн авалтан дээр анх курсаныг танилцуулж байжээ гэдэг. Ингээд бас ийм гоё түүх байдаг. Тэгээд ингээд одоо эдгэрээс сарах юм бол нэр устгаа байж идэг ийм одоо маш баялаг түүхтэй. Тэгээ эрдэмтэд нь одоо Европын одоо таалгачид за тоогоочд эрдэмтэд одоо энэ курсаны талаар бүр ном бичсэн байдаг. Олон одоо тийм ном байдсан билээ. Тэгэхээр зэрэг энэ бүтээгдэхүүнийг одоо талхчгэр хувьцаат компани үйлдвэрлэснээрээ үндсэндээ одоо Францад анх бол дээдсийн бүтээгдэхүүн болоод нийтэд тархаад одоо бол дэлхийд даяар одоо энэ бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон энэ үед талхчгэр хувьцаат компани курсантыг үйлдвэрлэснээрээ одоо Монголын хувьд бол энэ чинь одоогоор бол тансаг хэрэглэл байгаа шүү дээ. Бекри шопуудаар л зарагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг бид нар энгийн хэрэглээр шилжүүлж байгаа. Ийм онцлогтой. Шинээр ашиглалтанд оруулж байгаа энэ хөөмөл давхраад бүтээгдэхүүний иж бүрэн автомат шугам маань одоо Герман, Голланд, Чех, Итали, Хятад гэсэн 5 улсын 8 компанийн одоо хамтарч хэрэгжүүлсэн ийм одоо том төсөл байгаа. Үндсэндээ бид нэр энэ төслийг хэрэгжүүлэхэд 4 жилийг зарцууллаа. Энэ шугамын урт бол нийтдээ эцсийн бүтээгдэхүүн болоо савлагдах хүчлээ 100 гаруй метр урттай. Гэхдээ энэ шугамн дээр одоо ердөө 6 хүн ажиллаж байгаа байхгүй юу? Бүрэн автоматжсан ийм шугам одоо ажилчид зөвхөн одоо тохируулах хийх, дэлгэцийг удирдах, чиглүүлэх ийм л үүрэгтэй. За энэ саяны хэвлэгээний машинаас гарч ирсэн бүтээгдэхүүнүүд босгалтын шкаф руу орсон. Одоо энэ мэдээлэл энэ самбар дээр харагдаж байна. За ингээд дараад оръё. За жишээлхэд саяны хэвлэгээнээс гарч ирсэн бүтээгдэхүүнүүд листтэйгээ энэ босгалтын шкаф нь ийм байдалтай явж байна гэсэн. За нийт босгалтын шкафанд бүтээгдэхүүн 65 минут 35 градус байна гэж заасан байна. Тэгээд 96 одоо ийм лист төмөр энэ босгалтын шкаф дотор орох юм байна. Одоогийн байдлаар нийт одоо 65 минут байхаас 40 минутын үндсэндээ ингээд энэ дотор орцсон маань 20 минутын дараа бэлэн бүтээгдэхүүн босгалтын шкафнаас гарч ирээд фишн рүү орох нэ гэж ойлгож болох юм байна. Зөв. Ингээд бүрэн автомат хянчтай байна тийм. Үндсэндээ ингээд одоо энэ шугам дээр ажиллаж байгаа хүмүүс бол энэ бүрэн автомат шугамыг бол энд дэлгэцээр хянаад үйл ажиллагаагаа хянаад ингээд авчна гэсэн. Device Pastry үйлдвэр нь Европын саталтаа дэлгүүлэгч компаниудын түвшинтэй технологиг зайнаас удирдах боломжтой тоног хөрөмжүүдийг гадаадын мэргэжлүүдтэй хамтан сургуулж ашиглалтанд оруулснаар агтч түгээдээ цэцэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн бүхэл үе шатнд хяналттай үндэсний эрүүл ухаан болон аюулгүй ажиллагаа бүрэн авсан ажилчны хөдөлмөрийг өмөрчсөн бүрэн автомат үйлдвэр болж чадсан. Мөн эдгээр тоног хөрөмжүүд нь бичсэн хүчний хэрэглээний ээж зэрэглэлтэй байгаль хүрээлэн борчиндөө үзүүлэх сөрөг нөлөөлөл бага гэдгээр онцлог давуу талтай. За талхчгэр компани 15 улсын 20 гаруй компанитай тоног хөрөмж түүхэд сурвалж зөвлөгөө аван үйлдвэрлэлийн үйл ажиллагааг одоо явуулж байна. За бид 2022 онд Америк нэгдсэн улсын AMF Bakery Group-ийн Trump болон Герман улсын Fritz шугамын давхраад бүтээгдэхүүнүүдийг Delis брэнд гарган хамтран ингээд ажиллаад төгсрэлтийгээд явж байна. За эдгээр гадны компаниудтай хамтарч ажилласнаар гадаадын шинэ тоног төхөөрөмж, шинэ технологиг компанид нэвтрүүлж түнчлэн маш олон даваа талуудыг бий болгож байгаамаа. Одоо ингээд энийг амталж үзэж идэх үү? Нэг гоё байдаг. Үнэр бол янз юм байна. Үнэр бол. Тэгээ үнэр бол янзтай. Идэхэд бол айгүй гоё таатай байгаа үстэй. Бекри, кофе шоп мовчтой нэг авах шаардсан шүү дээ. Тийм шүү дээ. Одоо хүмүүс бол бекри шоп руу орвол нэг аяг кофе аваад тэгэл хажуудаа нэг юм шиг бүтээгдэхүүн авахтал үндсэндээ 7-8 мянгаыг төлөв гарч байгаа үстэй тий. Тийм, төлөө шүү. Тийм тэгэхээр чи манайхаас чинь үндсэндээ 7-8 мянгаар уут ийм бүтээгдэхүүн аваад гарах байхгүй. Тансаг хэрэглээг нэгсэндээ энгийн хэрэглээ рүү шилжүүлж гэж байна гэсэн үг байхгүй юу? Яагаад энгийн хэрэглээ рүү шилжүүлж байгаа юм бэ гэж хэлж байгаа гэхээр зэрэг манайх бол талхчгэр хувьцаат компани 100 гаруй тээврийн хэрэгслэр 3500 гаруй одоо цэгт өдөр болгон түгэлт хийдэг. Тэгэхээр одоо хэрэглэгчид маань энэ манай энэ шинэ бүтээгдэхүүнийг гэртээгээ хамгийн ойр одоо худалдааны цэгээс худалдаж авах боломжтой болж байна гэсэн. Тэгээд өглөөний 5 цаг болж байна. Бид нар одоо яг эндээс түгэлтэнтэй гараад дүүрэг болгондоо хойрлогдоод ингээд
өөр өөрсдөө гэсэн чиглэл рүү ингээд хүмүүсээ ингээд өгөөд одоо гарлаа. Хүмүүс яриагаар бол тэгж ярьдаг л да. Тэгэхээр хүнд хэцүү надад ажиллаж арай хүнддэг юм шүү гэдэг. Миний хувьд бол басан сураад барьсан болохоор надад эрэгтэй хүмүүстэй адилхан л. Өдөр бүр ард түмэндээ шингэн цэцэг өөрийнхөө хариуцсан дэлгүүрүүдэд ард түмэндээ хөрөж өгдөг. Одоо нэр хэдэн жилийн өмнө талчсан 70 нэр төрөлтэй л гэдгээс одоо бол манайх 100 гаруй нэр төрөлтэй болсон явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар яг жинхэнэ круассан гэдэг бүтээгдэхүүнийг л одоо үндсэндээ монголчуудаа одоо санал болгох гэж байна. Хоногт 8 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай манай компани бол 4 ээлжээр ажилладаг. Тэгээд үндсэндээ бид нар төсвийн хүчин чадал нь 8 тонн боловч эхний нэг жилдээ бол бид нар төсвийн хүчин чадлынхаа 30%-ийг л ашиглана гэж тооцоолж байгаа. Дараа жилдээ бид нар 50%, тэрний дараагийн жилд бид нар 70% гэх юм уу бид нар зах зээл дээр байршуулах тэр нөө хүчин чадлаа бас үйлдвэрлэлийн тоног хөрөмжтэй зэрэгцүүлж бас тооцдог байгаа. За энэ тэгээд орц найрлага нь юу вэ? Мэдээж та тоон хөрөмж руу үйлдвэр танилцуулсан. Одоо энэ давуу тал амт чанар одоо мэдээж одоо их гоё үнэртэй л байна. Тий. Орц найрлагын хувьд бол баялаг жартай. Маш баялаг жартай. Одоо жишээлбэл энд байгаа бүтээгдэхүүнүүдийн шанзнууд бол бүгдээр өөр байж байгаа. За одоо жишээлбэл манайх өнөөдрийн байдлаар 6 төрлийн жимсний шанз ашиглаж байна. За тэгээ шоколадыг хэрэглэж байна. За энэ бүтээгдэхүүн бол бүгдээрээ дотроо одоо ингэ шанцтай. Тэгээд бас ийм баялаг жартай буюу масл цэцгийн тосны агуулмж өндөртэй. Тэгээд бас энэ бүтээгдэхүүнийг байнга хэрэглээд байхад бол бас тохиромжтой. Нэгсэндээ энэ өөрөө нэг гурилын агуулмж бас аяга багтай нэлээд хөвсгөр тийм сэрэг бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энийг бас өглөө болгон идээд ингээд байхад тохиромжтой. За ингээд нөгөө түрүүний нөгөө босолтын шкаф руу орсон энтортой бүтээгдэхүүн маань фишингээр ороод бэлэн бүтээгдэхүүн болоод гарч ирж байна. Одоо бол маш халуун байгаа. Фишингээс дөнгөж гарч ирсэн учраас одоо тэгэхээр яах гэж байна вэ? Энэ хүргэлтийн конвейер руу ороод хөрөөд савлахад бэлэн болно гэсэн үг. Энэ дээр бол одоо ингээд үндсэндээ 50 минут явна шүү дээ. Хөрөөд гарч иртлээ. Энд бол нөгөө нэг орчны температурыг бууруулсан хүргэлттэй хэсэг явж байгаа, ажиллаж байгаа гэсэн үг. За үнэхээр энэ шинэ бүтээгдэхүүн одоо шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа талх чихрийн энэ шинэ бүтээгдэхүүнүүд бол үнэхээр амт бол янз юм байна. Янзтай. Та бүхэн одоо дэлгүүрээр нэрийн дэлгүүрээр ороод авах юм байна те. Зүгээр одоо жирийн дэлгүүрт ингээд талх чихрийн нэрийн дэлгүүрт бүх дэлгүүрт байгаа гэсэн үг. Гэхдээ бүх дэлгүүрт. Бүх дэлгүүрт бид нар санал болгож байгаа. Салбарны жирээ зарж байгаа юу те? Зарж байгаа те. Зарим дэлгүүрүүд дээр бид нар бүр яг зориулаад одоо энэ Делис гэдэг лангууга байршуулж байгаа. Өөрөөр хэлбэл одоо ингээд энэ Делис гэдэг энэ брэнд чинь өөрөө одоо яг дэлгүүр дээр байршихтаа хүртэл тусдаа лангуун дотор байршин, тусдаа өрөл турхалттай байх хэрэгтэй гэдэг ийм стандартууд дагаад бас энэ борлуулалтыг дагаад ингээд явж байгаа. Жилийн өмнө ер нь талхнаас янз бүрийн гарч ирдэг байсан л да. Одоо янз бүр юм шүү дээ. Гадны холц бий. Тий, одоо гадны холц жижиг сажиг юмнууд талхан дотроос тий. Сүүлийн үед ч тийм байха болсон байна. Тэрийг яаж одоо ангилан ялгалдаг технологи байна уу да? Тэр бол их учиртай. Сүүлийн 5 жил бол манайх гурилын систем дээр бүрэн шинжилгээ хийсэн. Одоо мил хаусаас чирхэд бид нар гурилыг бол шуудагаар зөөхгүй. Одоо гурилын мокоос гэж зориултын машинаар тэдний гурилын одоо бункерээс сорвуулж аваад тэгээд нөгөө машин маань өөрөө ирээд манай гурилын одоо бункер руу шууд плигээд оруулчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр үндсэндээ одоо шуудаа хэрэглэхгүй, шуудааны ам богч хэрэглэхгүй, хүний гар хүрэлцэхгүй одоо үйлдвэрээс үйлдвэрлөө дамжиж байгаа байхгүй юу. Тэгээд үндсэндээ манай СП маань өөрөө дундаа 2-3 одоо фильтртэй, шүүлтүртэй гадны биетийг одоо шүүхээс гадна том ширхэгтэй одоо тариа, будаа одоо юу гэдэг нь том ширхэгтэй сахарыг хүртэл үндсэндээ тэнд шүүгээд ингээд үлдээчдэг. Тэгээд бид нар фильтрээр орохын цэвэрлээд ингээд явцдаг. За ингээд тэр маань өөрөө зурагч руугаа ороод үндсэндээ одоо бид нар зурагчийн автомат удирдлага дээр л тоо хэлнэ шүү дээ. Одоо тэдэн тоо, тэдэн килограмм гурил, тэдэн килограмм сахар гэл үндсэндээ бүтээгдэхүүнээ зураал тэгээд дараагийн дамжлал руугаа явуулдаг гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ гурилын системийг одоогоор бол Монголд альж компани нэвтрүүлээгүй байгаа. Зөвхөн одоо манай талхач графцат компани л энэ систем нэвтэрсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энүүгээр бол бид нар
онцлог одоо давуу талтай. Хоёрдугаарт нэг бол бид нар бол металл илрүүлэгчийг шугам болгон дээр байршуулсан. Тэгэхээр одоо металл гэдэг юм уу тийм төмрийн одоо гаралтай ямар нэгэн гадны биет байх боломжгүй болчихж байгаа. Манайх бол стандартчлал хэмжил зүгээс баталгаажсан, итгэмжлэгдсэн лабораторитой. Гаднаас орж ирж байгаа бүх түүхийд материал лабораториор ороод одоо лабораторийн шинжилгээ хийгдсэний дараа үйлдвэрт ашиглагдах зөвшөөрөл олгогддог. За мөн одоо бэлэн болсон бүтээгдэхүүнүүдийг мөн одоо өдөр болгон дээж авч одоо чанарыг шалгаад технологийн лабораториор одоо оруулсны дараагаар мөн одоо 2-3 хоног хадгална шүү дээ энэ бүтээгдэхүүн дээр дараа нь ямар нэгэн байдлаар борлуулалт гарсны дараа санал гомдол ирэх юм бол бид нар одоо бас тэр бүтээгдэхүүнийг дээр одоо авсан шинжилгээнийхээ харьцуулж харж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр манай лаборатори дээр бол манай бүтээгдэхүүний дээж бол байнга хадгалагдж идэг. Бас одоо гарсан бүтээгдэхүүн болгоноос бол манай лаборантууд шинжилгээ авч идэг гэсэн үг. Тэгээд танах зах зээл ийм өндөр хөлтэй байдаг юм. Тэнтэй салбартай юм байна л да тийм. Аюулгүй эрүүл бүтээгдэхүүнээр одоо өглөө болгон үйл шийдэг тийм. Ямар ч буцаалтгүй гэдэг байгаа тийм. Тэгэд хамгийн гол нь араа бүтээгдэхүүн чанартай гарахын тулд анхнаасаа түүхийд материал чанартай байх хэрэгтэй. Урал чанартай байх хэрэгтэй. Импортын бүтээгдэхүүн чанартай байх хэрэгтэй. За тэн дээр бид нар маш өндөр техник ашиглаж байна. Технологи ашиглаж байна. Өндөр ур чадвартай мэрэгжилтэнгүүд ажиллаж байна. Тэгээд энэ чанарын одоо энэ тогтолцоо, аюулгүй байдлын тогтолцоо, олон улсын стандартуудыг чанд мөрдөж ажиллаж байна. Ингээд бид нар зориултын тээврийн хэрэгслээр түгээж байна. Ингэснээр яаж юм бол бид нар хэрэглэгчдээр үндсэндээ үнэлүүлж байгаа байхгүй юу? Хэрэглэгчдээр энэ бол найдвартай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани гэдэг. За бид ч таашаа хөл авч байгаа тийм. Махын бэксийн хажууд байдаг Тачи Бэкерид бэкерид байж. Энэ чинь танаа нэг салбар уу? Тачи Бэкери гэдэг салбар. Одоо би олон нэгэн салбартай байна. 5 салбартай манайх. Тэгээд талхач хэрчин үндсэндээ одоо импорт хийж байна бид нар. Үйлдвэрлэлт явуулж байна. Борлуулалт түгээлт хийж байна. Одоо сүүлд ингээ үйлчлэг хийж байгаа. Одоо арай экспорт хийхгүй байна. Экспорт одоо үйлчлэгээр орчиж байна тийм. Тэгээ үйлчлэгээр орчиж байна. Одоо бид чинь ингээд нэг цар тахал ковидын үед ажиллаж амьдарч штэ тий. Сая одоо нэг 2 жил гаруй бид нар чинь одоо хатуу хөлөөрөө мөрөөдөө их л хэцүү өнгөрөөлөө. Ашгүй нэг сар гарын өмнөөс нэг засгийн газар шаардлагаас асааж нэг арай гайгүй болж байна тий. Энэ ковидын 2 жил гаруй хугацааг танай байгууллага юм яаж давж гарав? Ямар менежментээр давж гарав? Маа чинь 100 гаруй нэртэрлэн бүтээгдэхүүнтэй. Тэгэл яг ковид үед бол бид хэдэрээс үндсэндээ л нэг 40 хүрэхгүй 30-40 нэртэрлэн бүтээгдэхүүнийг л үйлдвэрлэе гэж бид нар чагсаалтанд оруулсан шүү дээ. Бусдыг нь бол амраагаал ингэхэд бол одоо бид нар хүнсний хангамж хариуцсан одоо улсын үйлдвэр гэдэг юм одоо тийм хангамж хариуцсан гэдгээр манайх чинь онцгой объект байхгүй юу. Хүнсний хангамжийг одоо хангаж ажиллах үүрэгтэй манай талхач хэрэгцээ компани. Тэр утгаараа одоо онцгой байдлын үед гэдэг юм уу, ковидын үед бид нар чинь зайлшгүй ажиллах хэрэгтэй. Тэгтээ ажиллахдаа одоо хамгийн бага эрсдэлтэйгээр хамгийн цөөн болсон хүчнтэйгээр хамгийн олон бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ бид нар хөтөлбөр боловсруулж ажилласан. Тэгэл зардлаа хэмнэсэн. Тэгтээ хүнсний салбар бол агуу юм билээ. Одоо ковидын үед гэдэг юм одоо манай борлуулалтын орлого бол огцсон болгомаагүй. Тэгтээ хүмүүс бол хэрэглээгээ тансан. Тэгтээ бусад салбар шиг бол одоо аялал жуулчлал, зочид буудал, ресторан энэ шиг бол зогсоогүй. Тэгээд яг тэрүүгээр гэдэг юм бол үнэхээр үндэсний үйлдвэрлэл гэдэг юм хүнс таалах нарийн бод болол хүний бол зайлшгүй л өдөр тутмын хэрэглээ юм бэл. Тэгээд яг тэр үед бол бид нар өстой онцгой үүрэг хүлээж ажилласан да. Тэгэл хүн хүч бол маш их одоо ковидд өртсөн шүү дээ. Тэрээр бид тэгэл ямар ч байсан тэгэл даваал гарсан. Ер нь одоо баялаг бүтээгч таны бодлох юм бэ? Татвар төлж нийгэмдээ хувь нэмэр оруулж байгаа иргэн бүр баялаг бүтээгч. Манай Тачи Март
8 салбартай одоогоор дахиад 2-3 төсөл хэрэгжүүлж байгаа. Удахгүй бид нар 12 салбартай болно. Тэгээд Тажи Мартын салбараа хамгийн гол нь манай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд одоо үнээрээ зарагддаг байгаа. Үйлдвэрийн үнээрээ зарагддаг байгаа. Жишээлбэл энэгээр одоо манай Мил хаус 3 тэжээлийн үйлдвэрийн гоймонгууд байж гин. Атар талх бол үндсэнд энэ арт түмний брэнд гэдэг энэ бид нар энэ талхыг бол үндсэндээ ашиг бүл үйлдвэрлэдэг шүү дээ. Үндсэндээ л хамгийн хямд байдаг арт түм энийг бүсдэг хүмүүс ярьдаг үстэй би талхныхаа мөнгөний төлөө л одоо явж гин гээл те. Бүр тийм үг байдаг ш талхны мөнгө гээд. Талхчин шин дээр их гоё үнэртэй хамтдаа шүү дээ. Тийм хачин гоё үнэртэй шүү дээ. Би багтаа хөдөө эмийг төрсөн байхгүй юу? Дугуйл орлоо. Тэгэхээр өрөмтөө баав гэж өөрсдөө тасархаа. Тэгээд тэр өрөмтөө баав ийцэр байгаа би ч баавд орсон шүү. Байгаль одоо нэг баав борцог гэж аваад ирдэг байхгүй. Атарта атарны үйлдвэр болж ирсэн байна. За халуунаач янзсан атартаа. Янзын өнөр мөнөр гэдэг. Энэ атар талх хэдэн төрөл байгаа юм бэ? Атар талх бол одоо манайх зүссэн атар, зүсээгүй атар, хөхтөрийн атар гэдэг 3 төрөл. 3 төрөл. Энэ бол ямар үнэтэй байна? За одоо жишээлбэл атар талх хэд 1600 төгрөгөөр хөхтөрийн атар 2000 төгрөгөөр зарж байна. Тажи Март дэлгүүр талхчгэр хувьцаат компани бараг яг үйлдвэрлэлийн үнээр зардаг тийм онцлогтой. Хоногтоо 60 тонн. За шилхэгээр одоо бодсон бол 120 мянган шилхэг талх үйлдвэрлэж багч юм гэсэн. Тэгээ Улаанбаатарын хэрэгцээний 60%-ыг хангаж байгаа юм байна тийм. Энэ Мишель брендийн талхны шугам 3 нэр төрлийн талх гарна. Мишель хөхтөрөө зөөвн гэдэг ийм талхнууд гарах юм байна. За энэ хэвтэй талхны шугам 8-9 төрлийн талх үйлдвэрлэн хэвнээсээ хамааруулаад том жижиг байж болно. Тэгээ сүүлийн үед бол амбулын тоо цөөрцөн жижиг гарантай овор багтаа талх хэрэглэхийг хүсдэг хэрэглэгчид нэлээд бий болсон учраас бид нар хэрэглэгчдийн хүсэл сонирхлын дагуу ийм жижиг талхыг үйлдвэрлэж байгаа. Тэгээ энэ бол олон хүнтэй ургац гэдэг талх байна. Тэгээ энэ French baguette гэж би бас түрүү ярьж ирсэн. 15 онд бид нар зах зээлд нэвтрүүлсэн ийм талх байгаа. Одоо 70% нь ус, 30% гурилын агуулмжтай эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн байгаа. Энэ сарамжтай юм байна те. Тий, сарамжтай baguette. Тэгэхээр энэ одоо цар тахлын үед чинь доллар ян өсөөд, бензин шатхан өсөөд бүх юм өсөөд шүү дээ тийм. Энэ талхны үн хэдэн хувь нэмэгдсэн бэ? Атар талхны үнийг бид ковид үед бол огт нэмээгүй. Одоо харин сая бид нар яалтчгүй одоо энэ сабаглаа боодлоос болоод нэмсэн байгаа нэг удаа. Яг тэгвэл энэ сабаглаа боодлол үндсэндээ түүхий материал нь одоо импортоос хамааралтай. Одоо импортын валютын үн өссөн, тээврийн үн өссөн. Тэгээ мөн одоо түүхий материалын тасалдлаас одоо дотоодын үйлдвэрүүд бас үйлдвэрлэж чадахгүй төрсэн. Тасалдал үүсгэхэд хүрсэн. Тэгээ үндсэндээ үн өссөн учраас бид одоо бага хэмжээгээр нэмсэн байгаа. Тэрнээс яг талхны үн бол одоо өсөөгүй. Тэгэхээр одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр үндэсний хувьсгал их гэж шүү дээ тийм. 5 жилийн дотор 19 төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүнээс 100% хамааралгүй болно. Одоо өөрсдөө бүгдийг хийнэ. Тэ? Энэ бол бас сайхан санаачлага байна тийм. Сайхан тийм. Монголчууд бид эх 5 жилд гол нэр төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж хүнсний хувьсгал хийцгээе. Ер нь л үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Үндэсний үйлдвэрлэлийг, жижиг дунд үйлдвэрлэлийг айл ал талаараа энэ чинь хөгжүүлж иж энд байгаа хүмүүс ч ашиг орлоготой болж иж, татвараа төлж иж, улс их орны чинь хөгжин үстэй тийм. Том үйлдвэрүүд нь хөгжиж, жижиг дунд үйлдвэрүүд нь кластер хөгжиж штэ тийм. Томыг дагаж жижиг үйлдвэрүүд нь хөгжин. Тийм. Тийм л одоо олон улсын нэг туршлага тийм л байдаг юм билээ. Тийм ер нь бол альва одоо үндэсний хэмжээний том үйлдвэрүүдийг хойроо жижиг үйлдвэрийн үйл ажиллагаа ч гэсэн явж байдаг. Манайх бол бараг 30 гаруй жижиг дунд үйлдвэрлэлтэй хамтарч ажилладаг. Тэднээс одоо жишээлбэл хангамжийн материал, сэлбэг хэрэгсэл, аж ахуйн материал гэдэг ингээд зарим нэг төрлийн түүхийд материал, сүү, цагаан эдээ бол авч
бидний одоо бас бизнесийн үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллаж явдаг. За ингээд одоо хоёулаа жоохон сэдвээ өөрчлөнө үү? За тэгээ. За энэ Бурма гэж хүн хэм бие? Одоо ингээд Бурма өөрийнхөө талаа танилцуулаач манай үзэгчдэд. За тэгээ намайг Балинжвын Бурма гэдэг. За нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр бол цахилгааны инженер мэргэжилтэй эрчим хүчний салбарт хувийн бизнес эрхэлдэг. За хүү оюутан, охин 11-р ангийн сурагч. За аав ээж бол Говьлтай аймгийн Ариад, би өөрөө Говьлтай аймагт төрж өссөн юм хүн байна. Санхүү харилцаа захиалга эзэмшил болж байгаа. За 10 оноос хойш ажиллаж. 10 оноос хойш гэж 12 жил үү тийм. Тэгтээ нөгөө Америкийн улс сургуульд явахдаа ямар ажил дээр байсан? Америк нэгдсэн улсад байх хугацаанд бол миний оронд өөр нэгтлэн ажиллаж исэн. 10 оноос 15 он хүртэл ажиллаад 4 жил Америкт байжгаад 19 оноос хойш өнөөдөр ингээ 22 он гэдэг чинь 3 жил ингээ явж байгаа юм. Яг цэвэр одоо 8 жил энэ албанд ажиллаж байгаа. Одоо энэ том компаниг удирдаад явж байхад ер нь шантрах үе гарч ирсэн үү? За одоо бараггүй дээ. Бараггүй. Тийм үү. Ямар одоо хүнээс одоо мотивац авдээ? За ер нь би түрүүн өмнө нь бас ярьжсэн шүү дээ. Хүн ажил мэргэжилтэд дуртай байх хэрэгтэй гэж тий. Дуртай ажил мэргэжилтэд хүн цаг заваа зориулж явахдаа хязгаар шантардаг байхгүй юу. Тэгэхээр би өөрөө энэ одоо ямар хувь тавилангаар гэдний одоо энэ талхчрын хувьцаат компанитай ингээд өөрийнхөө ажил амьдралыг холбоцсон. Энэ ажил мэргэжилтэд дуртай. Учираас би энд одоо жишээлхэд яаж оройтож ажиллаж исэн чи яаж одоо амралтгүй ажиллаж исэн чи би үндсэндээ ядрахыг гэдэм үү цуцхыг одоо шантрахыг бол би мэдэрдэг. Тэгэхээр би өнөөдрийг хүртэл одоо ирч хүчтэй яг өөрийнхөө одоо тэр сэтэлжүүлэл ингээд ажиллаа явж байгаа. Тэрээр оюутан байгаасаа эхлэн 25 жилийн турш ажил амьдралаа нэг л байгууллагатай холбосон байдаг. Тиймээс хүнсний үйлдвэрлэлийн манлай уулсан далхачхэр хувьцаат компани хөгжил дэвшилд түүний хувь нэмэр их бий. Түүний хамгийн дуртай зүйл бол суралцах. Тэрээр 5-10 жилд заавал боловсролтой хөрөнгө оруулалт хийж мэдлэгээ шинжлэх ёстой гэж боддог байна. Үүнийг ээж хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлэхдээ давхар ажиллаа хийж гэр бүлдээ анхаарал хандуулахаач мартаагүй юм. Ингэж шаргуу ажиллаж суралцахдаа нэг ч удаа шантарч үзээгүй гэдгээ онцолж байлаа. Далхачхэр хувьцаат компанид түүний залуу нас хөдөл өмөрөө хүсэл тэмүүлэлгээд бүх зүйл шингэжээ. Монгол улсын одоо ажлуудын гавьяад гэж нэр хүнтэй шагнал авсан өөр ч одоо Монголын баялаг бүтээчдийн өмнөөс талархал илэрхийлье. За баярлалаа. Тэр яг тэр торгон агш ямар байсан бэ? Шагнал авч байх үе. Яг тэр агшинд бол маш том үүрэг хариуцлага миний өмнө ингээд харагдчихсэн тий. Би одоо яг их юм хийсэн, бүтээсэн би авах ёстой гэж бол огт бодоогүй. Энэ бол одоо миний өмнө одоо хийх ёстой ажлын одоо урам зориг өгч одоо энэ шагналыг одоо төр засгаас өгчөндөө гэж би бодсон. Техник технологи бүх юм нь хамгийн сүүлийн үеийн тоон төхөөрөмж байна. Бүх юм нь автомат тийм ээ. За тэн дээр ажиллаж байгаа болсон хүчин бол мэдээж бас супер байна. Тийм ээ. Бас одоо орчин үеийн програм хангамжийг эзэмшсэн тэмэл хүн тэрийг одоо ажилуулна шүү дээ тийм. Тэгэхээр энэ хүн хүчээ ер нь яаж одоо цааш нь хөгжүүлэх энэ баг гэдэг чинь маш чухал шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр нөгөө хүний нөөцийн сургалт хөтөлбөрүүд бол бид нар жилдээ ингээд төлөвлөчихсөн байдгийн. Тэгэхээр мэрэгжлэр нь бид нар одоо танхимын сургалтуудыг явуулдаг. Дахиад дээрээс бид нар практик сургалтуудыг гадаад дотоодод явуулдаг. За сүүлийн 2 жил бол яалтчгүй ковидын улмаас бол манай ажилчид бол гадаад руу яг ийм тоног төхөөрөмжийн гэдэг юм уу ийм практик сургалтанд бол цөөхөн амрагдлаа. Тэрнээс биш манайх бол ажилчдаа байнга одоо энэ тоног төхөөрөмжийн судалгаа хөгжүүлэлт үзэсгэлэн бодлоо энд бол хамруулж идэг. За мөн одоо манай ажилчид бол фитнест бол одоо үйлчлүүлэх бүрэн боломжтой. Ажлынхаа дараа мөн ажлынхаа өмнө бол одоо фитнесээр хичээлдэг хүмүүс бол биеийн тамирын спорт, за тэгээд аэробик, йогоор хичээлж байгаа. Талхачхэр хувьцаат компанид ажилд орсон хүмүүс буцаж гарах бол дургүй байдгийг. Ер нь бүр тэр ихгээд одоо 3 үеэр ажиллаж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Одоо ээж аав нь манад ажиллаж байгаа тэтгэвртэй гарцсан. Тэгээд хүүхдүүд нь дахиад одоо бүр хүүхдүүд нь шинээр ажилд орж ирж байгаа ийм одоо сайхан одоо удам дамжаад ингээд манай үйлдвэрт ажиллаж байгаа юм
хүмүүс байдаг. Одоо үнэснээ манай 4 үйлдвэр борлуулалтын албанд оффист нийлээд ингээд манайх 850 ажилчтай. Яг ийм үйлдвэрлэлийн үйл ажиллагааны процесс дээр бол хүн бараг харагдахгүй байгаа шүү дээ. Энд чинь өөрөө бүрэн автомат шугамнууд байж байгаа. Төрлийн урилга хүлээлгээс оролцсон баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Хаалгачаар гэдэг одоо асар том компани одоо 1 өдөр, 2 өдөр, 3 өдөр ажиллаад барахааргүй дийлхээргүй их олон үйлдвэртэй одоо их том компани байна. Тэгээд дахиад одоо 5-6 дахь үйлдвэр ашиглалтанд оруулж байна те. Тэгээд ас хийдийн зорилго бас маш их том юм байна те. Ер нь бол одоо үнэхээр ууган үйлдвэр яаж одоо ажиллаж болдгийг бол өнөөдөр харуулж штеп. Чадахлаа үед тэр геополитикийн хүнд үед тэр монголчуудаа ядаж нэг шинэ хүнсээр одоо өглөө болгоно нэг хангаад ах ийм үр сайхан үйлдвэр байгаад бас баярлж байна. Ягаад гэвэл энэ хувьчлагдаад бас өөрчлөгдөд явчихж байгаа шүү дээ. Зарим газрууд чинь тийм ээ. Тэгэхээр яг энэ одоо үндэсний үйлдвэр талах нарийн бов чиглэлээр яг өнөөдрийн хүртэл ажиллаад амжилттай явж байгаа. Манай үйлдвэрийн хамт олонод бахархаж байна. Тэгээд бодлого хүлээж авсан баярлалаа. Улам их амжилттай хүсье. За маш их баярлалаа. За баярлалаа. За баялаг үтээс нэвтрүүлгийг мөрөдөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Тэр баярлалаа. Баялаг бүтээл эх орондоо сайхан амьдарцгаая.